За хай зүрхнүүд англим цэцэг үзэсгэлэнтэйгээр дэлбэлэн анимегийн 9-р ангийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Шууд хэлцгээе. Нэрээ Kero Star дэлгүүр маань 9-р сарын 7-ны хүртэл худалдаа авалт бүртээ гарын бэлэгтэй байгааг та хэд мэдж байгаа ах. Тийм учраас та бүхэн өөрийнхөө дуртай аниме дүрийн хүүти, подволк, аниме фигүр, пин түлхүүрийн осор, стикер зэрэгээ сонгоод аваарай. Тэгээ гол нь хэдхэн хоног үргэлжлэх учраас та бүхэн яараарэ. Дэлгэрэнгүй мэдээллийг Kero Star дэлгүүрийн Facebook болон Instagram-аас авах боломжтой. Ингээд аним руугаа орцгоё. Борооны улирал эхэлжээ. Коридороор явж байгаа бүх хүүхдүүд манай ринтороогоос нэлээд айсан шинжтэй. Цаадах ч бүр нэг гүсрийн царилцаа ангидаа орж ирж байна. Найзууд нь бүр яасан ийсэн гэж асуусан ч 104-ндээ ороогүй. Дэвтэр номоо газар унгахаас эхлээд ухаан санаа нь хаана яван бүүн мэд. Учир нь Вагурита болцсон тэр өдрийг та бүхэн мэдж байгаа шүү дээ, тий? Тэр сайхан инээмсэглэлийг харснаас хойш Вагури Ринторогийн хувьд өдрийн бодол шөнийн зүуд нь болжээ хөөрхий. Гүнжээлээ минь өглөө юу хийдэг бол хичээлээ хийдэг болов Субарутайгаа мар хийдэг болов эдэргээл 9 шидийн юм цаанаас л бодогдоод байдаг. Дурлаа гэж. Ринторог сатарч байхаагүйр найзууд нь андаа гөгшөөн амралтын өдөр танад очиж тоглоё л доо. Танад ерөөсөө очиж тоглодгүй штэ гэдэл гуугаад байдаг. Найзуудаа билууны газар ажилуулдаг инээдрэгэд ер нь амьдралынхаа талаар ярьж байгаагүй болохоор найзууд нь хэрхэн яаж хүлээж авах бол гэж их л бодсоор тэгээ найзууд нь ч гэсэн эвгүй байдалд оруулж бүү гэж бодоод за манус нь заавал очино гээгүй штэ зүгээр л хэлсэн юм аа. Болохгүй бол өөр нэгнийд нь уулзъя гэсэн ч цаадах чинь хэдий хүртэл нуух үгээд ээжээсээ зөвшөөрөл авахар болж байгаамаа. Ээж нь ч зөвшөөрж ингээд гурван найз нь зочилж ирээд андаа танах ийм гоё газар ажилуулдаг байсан бол нэрээ эртгээ хэлэхгүй яасан гэл маш гоё илтгэр хүлээж авдаг. Өмнө хүмүүс бүр юу вэ? Танах ийм газар ажилуулд юм уу? Хачин хулгайн царайтай хүн лав зохихгүй газар байна гэж хэлсэн болохоор ягаад ч юм айсан байх. Ээж нь хүртэл Ринтарог анх удаа найзуудаа гэртээ дагуулж ирж байгаа болохоор их л найрсаг. Энэ эд маань бас ээжэд нь хөөхөн гарын бэлэг энэ төр авцсан. Ингээд гэрлүү н орлоо. Гэр нь гоё байгаа гайхаж багийнхан зурагнуудыг үзээд сониушрахад ажил Вагури сайн уу хөө зочилж ирж гинэ гэд дайлжитлаа улайцсан зогсчээд юм байгаа сте. Субару хүртэл байдгаараа чичирдсэн энэ хэд бариад идчихгүй штэ тий. Ээж нь бол та хэд бөөндөө суугаад сайхан хоолунд идэтгэхээ гой тоглол их чин та нарын гисийг дүртэл хооллъя гэл. Харин Вагуригийн нэг л инээд Ринторогийн зүрхийг зүссээр. Вагури маань хүртэл яана энийг мэдсэн бол илүү гой даашин зөмсөж үсээ гой анцлах байсан гэл хааханаа сандраастай. Хоолны цаг эхэллээ. Бүгдээрээ амтрахын идэл ээж нь төрөл бүрийн хоол хийсэн байдаг. Манай эд ч үнэхээр амтрахын идэж байна. Хоолоо идэж байхдаа Усами Ринторогоос яагаад үсээ шараар будаж эмэг зөөдөг болсон талаар нь асууна. Учир нь цаадах чинь багада хар устай байсан тэг чихээ цоолоог байсан байхгүй юу? Вагурийн хүртэл мэдмээр байна гэсэн болохоор хэлэлгүй яах вэ? Ринторо баг байхдаа нэг өдөр гэрийнхэнтэйгээ хамт гадаад хүн ажилуулдаг алдартай нарийн бовны газар очисон юм байна. Тэнд очиод зүсэн билүү авсан ч өдөр болгон билүү хардаг болохоор нэг их онцын санагдаагүй ч гэсэн худлаа унаа халбагдсан чинь тэр билуунд бүр үнэхээр амттай ажилдээ. Тэгээ дотоод заслан хүртэл гайхалтай газар байсан болохоор гал тагууруу нь хальт хартал тэнд нь шар устэй эмэгтэй тоогооч ах. Үнэхээр аз жаргалтайгаар энийгээд ажиллаа хийж ахыг нь хараад яг л тэр ах шиг кул уба болно гэж өөртөө амласан юм байна. Үүнийгээ гэрийнхэндээ зориглон байж хэлэхэд ээж нь уугаан тас гайхалтай бүр хүлээж аваад миний хүү наа чи тасархаа санаа штэ гэж хэлээд хамгийн түрүүнд зөвшөөрсөн. Тэгээ олон зүйлд өвгөсгэгдэж ирсэн Ринтарод ээж нь окей гэж хэлэх нь хамгийн том шагнал шиг санагдсан. Тэгээд ч угаасаа бага ангидаа дунд ангидаа ч гэсэн сайн найз энэ төр байгаагүй гэсэн чи Усами андаа чи бага ангидаа одоогийнхоос өөр зантай байсан юм уу гэж асуухад мэдээж юу ч өөрчлөгдөв байдیں۔ Харин Усами тэгвэл танай ангийнхан хүн таньж чаддгүй чарлбаанууд юм бэ нөө гэж насан. Вагури хүртэл хажууд нь ирээд би ч гэсэн Усамита яг адилхан бодолтой байна гэж хэлж байгаа. За яг энэ яриаг нь ээж нь ханны цаанаас бүгдийг нь сонсоод байж исэн бөгөөд Ринторогийн дунд ангийн үеийг дахин харуулнаа. Ээж нь хүүгээсээ төрүүлж чихээ цоолж үсээ шараар буцсан юм байна. Учир нь хүүгээ тэр үгсийг хэлэхдээ ямар их зориг гаргаж хэлсэн гэдгийг угаасаа зүүн сонгороо мэдэрсэн. Бүх зүйлд бууж өгдөг байсан хүн ганц удаа ээждээ зориглоод хэлж байгаа ч гэсэн дотроо бас айж байгаа юм болов уу гэж бодоод ээж нь хүүдээ зориг өгөх гэж өөрөө төрүүлж алхам хийгээд үсээ шараар будаад чихээ цоолж байгаа дүр зургийг харуулдаг.
Тийм болохоор одоо ингээд өөрийн гэсэн ертөнцтэй болж сайн найзуудаа гэртээ дагуулж ирсэнд нь ээж нь бүр үнэхээр маш их баярлаад хамаг байдгаа л барьж гүйж байна. Буцаад ажилдаа орох гэтэл Рентаро ээжигээ дуудаад баярлаа ээжээ гэж хэлсэн чи ээж нь хөөхөн бүр үнэхээр цаанаасаа баярлаад нас яваад нулимс ойрхон болж дээ гэдгийг та үнэхээр гоё күүлэгч шүү. Хоолоо идэж дуусчаад манайхан бөөндөө тоглоо мэдэр тоглоод тухтай л харагдаж байна. Ваагуурыгаа энэхийг л харахаар ичээд болтгоо хэцүү ч юм аа та. Удахгүй зуны амралт болж бөөнөрөө бултаараа далай малаа ороод ханаа би идэр үзье юу гэсэн ч тэрнээс өмнөх хамгийн чухал зүйл бол мэдээж уйлралын шалгалт юмсан жий. Тэгэхээр энэ удаагийн шалгалтанд нь Ваагури Субаро 2 манай эдэд туслахаар болж байгаамаа гэж. Ингээд 9-р ангид дуслаа. Тэг хичээл нь эхэлсэн манай эд ямар хуу байна да. Эрт босгоос эхлээд хэсэгтээ жоохон тасгаж хэцүү байна байх шүү. Гайгүй өстэй те. За тэгээд дараагийн гайдаараа уулзлаа түр баяртай зүрхнүүд минь. Зүрх. Та нартай дахиад хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.